Хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлэгч компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж буй тухайн бүс нутгийнхаа байгаль орчин, ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөндөө тусгаж олон ажлуудыг хийж хэрэгжүүлдэг байна. Зөвхөн нэг талын оролцоотойгоор шууд үр дүнд хүрэх боломж тааруу учраа мэргэжлийн байгууллага нутгийн иргэдийн оролцоотойгоор судалгаа, шинжилгээ, хамгаалалт, сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хийдэг байна. Энэ жишгийн дагуу Мо Инко компани мянган уулзалтын нурууны улсын тусгай хамгаалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас эргүүлсэн зөвлөмжийн дагуу нүүрсний тээвэрлэлтэд дайран өнгөрдөг мянган уулзалтын нурууны улсын тусгай хамгаалттай газар нутгийн орчны бүсэд хяналтын камер суурлуулах ажлыг хийлээ. За манайх Мо Инко компани байгаль орчны албатай хамтраад тусгай хамгаалалттай газрын уулын туруутан болон зэрлэг ан амьтанд автоматжуулсан камер тавихаар ингээд хамтраад өнөөдөр ингээд 2-3 камер тавиа явуулж байна. Байгаль ан амьтан 99 буух эднүүдээ амьдрах орчны хөдөлгөөнд одоо сөрөг нөлөө байна уу байхгүй юу гэдэг талаар болж ингээд хамтран ажиллаж байгаа юм аа. Манай энэ Кактийн бэлчээр гэдэг газар одоо энэ өндөр уулын бүс өндөр уултай ан амьтан бол байгаа одоо ер нь баг бүхэл ан амьтан байгаа энд. Ирүүс одоо чон тэгэл эргэл янгрээс гэсүүлэл одоо бугч хүртлийн байдаг. Тэгээ одоо тийм учраас одоо энэ одоо зүгээр яриа тийм улаан сайн тийм том ан дээр ярихгүй байх л да. Тэгтээ болгоомжтой явахгүй бол одоо бас таг санаанд явж явах гарч ирэх магадлалтай хавцалтай учраас Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Мо Инко компани зүгээс нүүрс тээврийн замын маршрутад тухайн бүс нутгийн ан амьтны амьдрах орчин экосистемд хэрхэн нөлөө үзүүлж буйг ажиглах хариу арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзжээ. Мо Инко компани 2024 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгацсны дагуу мянган улсны тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран ан амьтдын шилжилт хөдөлгөөн нэг судлах зорилгоор 3 автоматжуулсан камерыг сорилж дууслаа. 2 камерыг бол нүүрсний тээврийн зам дагуух янгир болон бугын одоо ус ундаалах цэгийг судлах зорилгоор барилууллаа. Нөгөө нэг камера бол бид хязгаарлалтын бүст бас эрүүс болон бус амьтдын шилжилт хөдөлгөөн орчны бүсийг тодорхойлох зорилгоор зориулсан байна. Ажиглалтын камер суурлуулах ажлыг хийснээр уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль ан амьтан ургамалд ямар нөлөө үзүүлж байгааг хянахаас гадна нөлөөллийг багасгахад үүсвэлийг хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлснээр тухайн бүс нутаг дахь биологийн төрөл зүйлд илүү эерэг нөлөө үзүүлэх боломжтой болох юм а.